Аюулыг буруутгах амлалтаа ардчилсан нам ажилтгуудыг тооноор нэмэх бололтой. Мэдээж улсын хурлд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урдын сонгуульд гүйсэн хэдэн нөхдүүд нь ажлаа хүлээгээ сууж байгаа. Дээр нь Монгол Ардын намын сүлжээнд байсан хэдэн нөхдүүдийг дарамтсаар аваад ажлаас гаргах төлөвтэй. Хамгийн түрүүнд нийслэлийн захиргаа түүний харьяа ажлуудын 25,000 хүн ажилтгуудлын игнэнд орох нь. Хотынхны араас яамдын ажилтнууд ч гэсэн даа зөвшгтнэ. Яамны сайдаар хэн ирхэн тэдэнд сонирн биш харин бүтцийн өөрчлөлтнээр ажилтгуудлын игнэнд шилжүүлэх бий гэж өөр хоорондоо ярьцгааг нь. Ер нь яамны нэрийг өөрчлөн задлана гэж дайраад байгаа. Тэрүүгээрээ далимдуулаад хэдэн хүмүүс хаж санаагаа амраах нь. Мэдээж өөрийн татын хүмүүсээ ажилд оруулахын тулд төрийн албаны зөвлөлийг найрч таарах нь. Гэхдээ тэд найраад байх ч юм алга. Шууд төрийн албаны зөвлөлийн 15 хүн ч бас ажилгүй болно. Ер нь төрийн эрх мэдэл үндсэндээ нэг намын гарт очих нь асуудлыг өөрсдийн ашиг сонирхол зохицуулах шийдвэрлэх аюул нүрэлж болохын дохио болж байна. Энэ чи яах вэ? Тэгсгээд өнгөрдөг юм байж. Гэтэл тэрнээс шог юм болж байдаг. Энэ улс орны өмнө тулгамдсан гол асуудлыг шийдвэрлэх үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд нэг ардчилсан намын өмч болж таарч байна. Нэгүгээр хэдвэд нэг намаас сонгогдсон ерөнхийлөгч улсын хурлын дарга ерөнхий сайд байх нь. Арай ардчилсан намын үндэсний зөвлөлт хороо үндэсний аюулгүй байдлын зөвлөлд үүрэг өгöd байх юм биш байгаа да.